уу? Яаж юм? Үгүй. Ер нь бол Монгол Ардын хувьсгалт намаас те Тэрвш тав гишүүн, улаан гишүүн хоёр орж ирсэн. За бие даагч манай даваасрын гишүүн болорч улаан гишүүн орж ирсэн. Эдгээр чинь ерөөсөө Монгол Ардын намын гишүүд байсан. Монгол Ардын намын гишүүд байсан шүү дээ. Төрхөмдөө буцаж ирж байна гэж. Төрхөмдөө буцаж ирж байгаа. Тасарсан бах, үсэрсэн цус тий. Яг нь Монгол Ардын нам нэрээ солилцсонтой холбогдоод Монгол Ардын нам ас Монгол Ардын хувьсгалт нам гэж те. Хууль усаар нэг нам урган гарсан. Тэгээ тэр намд явж байгаад нөхөд монодоо буцаж төрхөмдөө ирсэн. Тэгэхээр гадуурсан зүйл бол байхгүй гэж дээ. Шал өөр ирсэн ч орж ирэв шүү дээ. Харин ардсан намаас тийм үү? Ардын нам руу орж ирсэн бол ардын намаас ардсан нам руу явсан бол шал өөр ирсэн ч очиж байгаа баг. Тийм биш болохоор энэ дөрвөн гишнүүд бол тийм дасан зохицох бидэнтэй ойлголцохтой тийм хүндрэлтэй асуудал байхгүй. Та ч одоо ямар мэрэгчлээ вэ? Энэ бүлгийн даргаыг удирдахад бас хуульч, эдийн засгч гэдэг их олон одоо хавсарсан мэрэгчлээ байх шаардлага гардаг штэ. Би эдийн засгч хуульчтэй. За хоёулангийн хэдийдээ та эзэмшил амжилт санхүү сургуулийг одоо эдийн засгийн мэрэгчлэр төгссөн. За сүүлд нь Голландын Маастрихт их сургуулийн Монгол дахь салбарыг те яг эдийн засгийн магистр хамгаалсан. За дараад нь 2009 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн ангид элсэн сая одоо 15 он төгссөн. Тийм бага таны чинь бас нэг хуулийн сургуульд сураад одоо хичээлдээ яваад байгаа бас нэг нэлээд идэвхтэй оюутны нэг гэж хүмүүс яриад байсан л та тийм очиртай байна тийм үү? Тий, хууль зүйн сургуульд одоо яг өөрөө суугаад шалгалтаа өгсөн бас цөөхөн их хурлын гишүүн олон их хурлын гишүүн Монгол Улсын хууль зүйн сургуульд өгсөн гэж ярьдаг юм байлээ. Тэндээс яг өөрөө суугаад тэр 6 цагийн тестийн шалгалтыг өөрөө бүглөөд өгч ирсэн гишүүн их цөөхөн байдаг юм аа. Танд их одоо бас баярлалаа гэж одоо хууль зүйн сургуулийн багш нар манаас сэтгэлээ илэрхийлж байсан тэгээ бат. Та шууд одоо жишээлбэл миний дипломыг зүгээр айтайхан бичээд өгчхөө гэж хэлээгүй юу? Үгүй ээ. Бас одоо тийм нэрээ бодох хэрэгтэй шүү дээ. Бас зарчимтай байх хэрэгтэй. Их хурлын гишүүн гэхээр одоо юу гэдгийг. Тэгэл одоо би одоо хуулийн олон жил хууль баталж чинь хуулиа сайн мэднэ одоо би зүгээр багаар диплом бичээд өгчих гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр олон хүмүүс харж чинь тий. Адилхан одоо олон аав ээжийн хүүхдүүд тэр сургуульд сураал ингээл дүнгээ аваад тэгээ шалгалтаа өгөх гээд өдөр шингөө нойр хаалга хоноолоо явж байхад би бас адилхан тэр зовлон мэдэрч бас төгсөх ёстой гэж үзэж нэлээд хэдэн хоног бас нойргоо сууж ээж тэр 6 цагийн одоо 2 удаагийн шалгалтыг давсан шүү. Тэгэхээр бүлгийн дарга бас ачаалттай ажилтдаг тэрнийхээ хажуугаар бас ингээд шалгалтанд бэлдэж амжина гэдэг бол нэлээд ачаал шүн нойргоо олд хэд хоног нойргоо болсон. Ер нь бол тэр ажил амьдралаа зохицуулж те цаг хугацаагаа хуваарлж сурах хэрэгтэй бас. Ямар ч одоо ачаалттай байсан бас тэр ачаалаа даага зохицуулаад ажилтдаг бас хүн чадвар байх хэрэгтэй. Тэр үднээс одоо ингээд сүүлийн үед харахад сонгуул тогтсон бас жоох өнгө ороод одоо юу гэдэг те ачаал даагаад байх шиг харагдаад байгаа. Тэгээ ингээд бодохоор бол бас ер нь ачаал хүн бол нэг зовлон даадаг, жаргал даадаг гэж хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бол ачаал бол даад чадвар бас багасаа суусан юм болов уу гэж бас өөрөө жоох бяцхан ойшоод шүү дээ. Тэгэхээр дүүч төгсөн хойноо одоо ингээд буцаад оюутны ширээнд суугаад бас томоохон шалгалт өгөөд явхад ер нь хэр зэрэг хэцүү байсан бэ танд? Ямар мэдрэмж төрчихсөн бэ? Айгу. Залуучуудаас ямар ч сан дутахгүйгээд нэлээд хичээсэн баг тий. 6 цагийн тест өгөхөд хамгийн түрүүл шалгалтаа өгөл гараа явчихсан. 3 цаг гаруй хугацаанд хэд авсан тестээ бүглээд. Дүн бол яах вэ тэгээд 80 хэд авчихсан. Тийм үү. Бас боломжийн сайн л дүн авсан юм шүү дээ та. Тэгэхээр та ер нь энэ их хурлын бүлгийн дарга нөгөө талаар бас хуульч мэрэгжил эзэмших гэдэг энэ завгүй байхын хажуугаар гэр бүлдээ ер нь цаг зарцуулж амжижсэн үү? Хагас ялангуяа бүтэнсээ өдөр гэдэг бас цаг байна. За. Бүтэнсээ өдөр бол яг гэр бүлийн цаг. Хагасаа өдөрт бол заалан тоглоно. Бүтэнсээ өдөрт бол ууланд алхна. Тэгээ бус цаг нь бол гэр бүлтэйгээ тэгээд өглөөд хоёр хүүхдээ манай хоёр бага бол жижигхэн. Тэгээд өөртлөл кино үзэл бас тэгэл хоорондоо эхэлж явах сайхан л үтгий. Манай хоёр багч бол 6 та. За. Тэгээ 2010 онд төрсөн. Ихэр хоёр хүү байгаа. За. Том нь одоо бол цэргийн сургууль зорч байна. Цэргийн сургуульд гэснээс танай хүүхчин бас Америк нэгдсэн улсад цэргийн сургуульд явсан гэж та өмнөх ам нэвэл нэвтрүүлэгт ярьж байсан шүү дээ. Тэгэхээр J2 гишүүн та хоёр хоёулаа хүүхдүүдээ цэргийн сургуульд явуулъя гэж хоорондоо тохирсон уу? Санамсаргүй байдлаар одоо ингэж таарсан уу? Ер нь санамсаргүй байдлаар. J2 гишүүн битэр ч гэсэн бас цэргийн их сургуульд анх 10 дугаар анги төгсөөд элсэж орж ирсэн. Хоёулаа юу? Хоёулаа тий. Гэхдээ хоёулаа төгсөөгөө. Гэхдээ цэргийн их сургууль сурсан тэр 2 жилийн хугацаа бол яг харахгүй одоо 2 жилийн цэргийн амьдралыг хазаарамна те. Өглөө 6 цагт бас нойроо 11 цагт унтна. Тэр ч одоо хэдэн он гэсэн үг? 92. За. Тэгэл яг л ерөөсө 2 жил яг цэргийн амьдралаар амьдэрсэн. Тэр хугацаанд бол яг л одоо юу гэдгийг нөгөө эрх хүн болж төлөвшөх, үг даах, хат даах те.
эр хүн болж төлөвшөх одоо төлөвчлөө би бас олж авсан гэж боддог. Тэр үүднээсээ бас хүүгээ бас цэргийн сургуульд хүүхдүүд яваад наа би явчихгүй гэхэд нь хатгалзаагүй дэмжиж явуулсан. Та өөрөө санал болгоогүй хүүтэй нөөрэ хүссэн юм байна тийм үү? Тэгвэл ер нь бол эр хүн бол те бас нэг хатта үг даадаг те ачаа даадаг бас сэтгэлийн тэнхээтэй бас нэг эр хүн шиг эр хүн болоход бол цэргийн амьдрал бол маш их нөлөөлдөг. Тэр үүднээсээ хүүгээ хэлэхэд нь бас залуудаа бас миний хүү яваад ирэл гэсэн одоо удахгүй төгсөд ирэх гэж байна да. Таны хүсснээр хүүтэй нь одоо тийм зөв төлөвшөж чадчихна уу та юу гэж харж байна? За бас яг тэгж санснаар хэлж чадахгүй тий. За. Хитрхи одоо бас яг л одооны хүүхдүүд ялгаа авахгүй бүгд адилхан да. Өөрийнхөө дураар ингэмээр байна, тэгмээр байна. Та хэр зэрэг зөөлөн аав бэ? Зарим хүмүүс бол хүүхдтэй бас нэлээд хатуу ийм зарчимч шаардлага тавьдаг. Зарим аав нар бол баг юм хэлдэггүй эрхлүүлээд идэг гэж байгаа. Та аль талд нь багтах вэ? Тэгээ хүүхдүүдийнхээ тавьж байгаа шаардлагыг одоо биелүүлээд байдгийг бодоход зөөлөл биш байгаа. Хүмүүс бол гайхт юм гэж хамт ажиллаж байгаа хүмүүстэй бол хатуу ширүүн. Ер нь их зарчимтай шаардлага тавьдаг өндөр одоо хариуцлага нэгтдэг. Гэсэн мөртлөө гэртээ ороод ихээр энэ хүүхдүүдээрээс тэгэл дураараа тавьчих гэж хэлж лээдэг юм. Тэгээ бодоход бас жоохон зөөлөн талтай болов гэр бүл дотор гэж бодож байгаа шүү дээ. Тийм үү. Таны чинь бас би зарим гишүүдийн амнаас бас таныг нэлээд ааштай зөрүүд гэж би сонсч ирсэн. Тэгэхээр гэр бүлд болохоор арай өөр ханддаг юм байна тийм үү? За тийм л юм байлгүй дээ одоо. Тэгэхээр гэр бүлдээ цаг зарцуулдаг гэсэн та амжилттай яваа эр хүний ард ухаалаг одоо сайн халамжтай эмэгтэй байдгаа гэж ярьдаг штэ. Тэгэхээр та эхнэрийн талаар танилцуулахгүй. Одоо эхнэрээ магтсан хүн адгийн тэнийг жилтэн гэсэн. Одоо тэгээд гэхдээ магтахгүй байхын аргагүй юм чи одоо яах вэ? 10 жилийн нэг ангийнх. За. Нэг байранд хамт өссөн. Өглөө хичээлд явахдаа хамт орой хичээлээ тараал хамт явдаг байсан. Аав нар бас найзууд нэг сумын одоо Ховд аймгийн Манхан сумын харьяат манай хатам аав Цэнцэрэн гэж хүн байсан. Манай аав бас Ховд аймгийн Манхан сумын харьяат Сандаг гэж хүн байсан. Хоёулаа бурхан болсон. Манай аав бол намайг 10 дугаар ангид бурхан болсон. Хатам аав бол аав маань 1996 онд бурхан болсон. Тэгэл би тэр яг багасаа хүүхэд байхаас л тэгэл аав нар найзууд гэр орноор ирж очдог. Тэгээ нэг байранд байдаг. Тэгэл үргэж наадаж явсаар нэг мэдгэдэл одоо тэгэл өнөтер. Одоо 30 жил өнгөрч шүү дээ. Багасаа биеиндээ дасаж дурлсан юм байна гэж ойлгоо. За тийм дээ тий. Одоо тэгэл 3 сайхан хүүтэй тэгэл том хүмүүс одоо ингээл төгсөөд ирж байна. Хоёр баг нь одоо сургууль орох гэж байна. Насны хооронд их зөрүүтэй бас манай 3 хүүхэд чинь. Тийм бэ. Тэгэхээр эхнэрийнхэн аль чанарыг илүү та үнэлдэг вэ? Ер нь одоо яг нэг юмд махруу тий. Тэгэхээр сэтгэлээсээ хандаж юм хийдэг. За дээрэс нь одоо юу гэдэг юм бас тийм зарчимтай гэдэг юм уу. Тэгэхээр таны одоо тэр зөрүүд баг зэрэг тийм ааштай юм шиг тэр чанарыг чинь бас эхнэртэй зөөлөж явдаг гэсэн үг үү? За би ер нь хоёулаа ширэн шүү дээ. Манай эхнэр айлын баг охин. Би бол айлын том хүү. За. Тий. Тэгээд би бол том ирэх. Манай эхнэр бол айлын баг ирэх. Тэгээд хоёулаас хаарандаа тулах бас өсөв байна. Тэгэхээр хинэн төрөж буулт хийдэг бай. Мэдээж би л буулт хийдэг. Тэгэхээр одоо хоёр баг чинь сургуульд орох гэж байгаа гэж штэ. Тэгэхээр аль сургуульд явуулъя гэсэн бодол байна. Мэдээ сургуулиудаас судлаад амжицсан баг тийм үү? Том ах нь бас орчлон сургуульд цэцэрлэгээс ахуулаад сураад орчлон сургуулийг төгссөн. За баг хоёр маань одоо бас орчлон сургууль цэцэрлэгт явж байгаа. Орчлонд бол баг. Тэгэхээр манай яг одоо 3 хүү бараа манай эхнэр битээр баг 5 бартаад тавуулаа барж илтээ. Тавуулаа барж илтээ. Ам бүлэрээ юу ямар сонь тохиолдол ер нь та нэг ер нь юу гэж харж байна? Барж илтээ хүмүүс ч бас жоохон тийм хатуу характертай гэж сонссон юм байна. Харин тийм болол түрүү хэллээ шүү дээ. Бид бас тулдгаа заримдаа гэж тийм. Тэгэхээр та түрүүн аавтай нь бас 10 дугаар ангид байхад өнгөрсөн гэсэн. Тэгэхээр таныг бас ийм улс төр оо бизнес гэдэг ийм томоохон салбарт нэлээд өөрийгөө харуулж яваа гэдэг энэ байдлыг чинь бас аавтай нь харсан бол гэж та танд бас бодогдох үе байдгүй. Байлгүй яах вэ? Манай Ховд аймгийн олон сумд сум нэглэн дарга хийж ирсэн. Тэгэл бас биднийг эрхлүүлдэг. Аав нь сум нэглэн дарга гэл хөдөө гадаа машин унаал ингээл гараал явахт нь явна гэхээр хөдөө өвөл хүүтэн байна авч явахгүй. Хичээлд явах хэвээр миний хүүгэл ихтэн хоньны онг маш 69-ний хоньны онгорноор нуугдчихдаг. Тэгээ сумын төвөөс гараад явсных нь нэлээд хойно. Гараад ирэхээр за яав да гэж одоо гэл загин чадахгүй.
Тэгэл өөрийнхөө өмсөж байгаа хувцас тайлж ивэл тэгэл нөмөргөл аваад явдаг 2 3 хоног айл амт дээр явж байгаа л ирдэг. Тэгэл нэгдлийн дарга, сум нэгдлийн дарга ч юм бол маш их ажил хийдэг. Тэгэл малчтайгаа уулзна, аж ахуйн ажлаа зохицуулна. Тэгэл тэр болгонд наавынхаа хийж байгаа ажлыг хажууднаас хараад сонсоол. Тэгж их автагаа ажил хийх одоо тийм аж ахуй удирдах, хүн удирдах зохион байгуулах эндээс багтаа хүүхд байхдаа их суралцсан. Хүүхд байхдаа шүү дээ чи одоо 4-р анги, 8-р анги хүртлээ тий. Тэгээ яг хуу их эрт өнгөрсөн юм байна тийм үү? Наваг чинь 10-р ангид байх манай бас 2 жил гаруй өвдсөн. 8-р анги төгсгөөс ахвал өвдөл 2 жил гаруй хугацаанд өвдөл 10-р ангид төгсдөг жил мань талигаач болж ирсэн. Тэгээ манай баг одоо эмэгтэйдээ бол 3 настай үлдэж ирсэн. Тэгэхэд би бол 18 настай. Тэгээд 18-аас 3 насны хооронд 7 хүүхэдтэй. Би 6-нд үүдэн шүү дээ. 7 хүүхэд л үлдэж ирсэн. Тэгэл яг амьдралын төлөө тэгэл 8 дуурангаас эхлээл өвдөгт нь бас манай дүү одоо бас болж юм гэдэг. Би доотлын дүү гэдэг. Бас л нэг ээжийнхээ ганцхан хүний цалингаар амьдарч чадахгүй. Ээжийнхээ тийм үү ажилд нь нэмэр болохын тулд бас дүүнрээ аавынхаа бас өвчнөөс гэтлэхийн тулд гэдэг юм одоо. 100 болгонд тоосгох цагт гэсэн. Тэгэл тоосгох цохин. Тэгээ тэр үеэс л одоо бас хөдөлмөр хийж хөдөлмөрийнхаа үр шимээр хийж мэдэрч авсан. Тэгэл яг одоо ингээд бас боддог л дээ. Ерөн зүгээр ингээд бодож явахад манайхан бол бас бүгдээрээ үе удмаараа л төрийн хүмүүс юм байл л дээ. Манай аавын аав маань бол түрүү хэлсэн те аймгийн засаг дарганы хамгийн газрын дарга, за сум нэгдлийн дарга хийж байсан ийм хүн байсан. За аавын маань өвөө маань бол Ховд аймгийн Манган сумын Зэрэг голуугийн одоо анхны засаг дарга байсан. За өвг эцэг маань бол ардын хувьсгалын барьцаан 1911 он 1921 оны. Тэгээд 11 оны үндэсний хэрэгжлийн хөдөлгөөн 20 хоёуланд нь одоос оролцож байсан. Ардын хувьсгалын барьцаан ийм хүн байсан. Ингээд түүний аав одоо найдан тогтох гэж хүн бол бас 15-ны цагтаа хийжсэн юм хүн байсан юм байна. Ингээд бодохоор бол үе удмаараа л бид Монгол төрийн төлөө зүтгэж байсан. Бүгдээрээ л тийм төрийн хар хүмүүс. Тэг яг одоо өнөөдөр бас ингээд Монгол улсын их хурлын гишүүн Монгол төрийн төлөө зүтгэж явж байгаа юмс аав минь харсан бол үтсэн бол энэ хэдэн хүүхдүүд нь 7 хүүхэд нь бүгдээр ингээд элэг үтэнтэй эрүүлийн аз жаргалтай сайн сайхан амьдарч бол харсан бол гэж бас хаяа бодогдно бас бодогдохгүй шээ. Та ер нь бас аавыгаа ер нь баярлуулж чадсан гэж боддгоо. Тухайн үедээ бас юу гэдгийг аавыгаа уурлуулж байсан үедээ бас харамсалгүй одоо хэрэгэд. Тэг баярлуулахаас гомдоож исэн олон баг. Багадаа яг жоох сахилахгүй дуу хөөхд байсан хичээлдээ сайн ч гэсэн хажуугаас жоох сахилахгүйчдэг. Тэгээ тэрнээс болж жоох чихийг халуусуулдаг. Гэтэ яг зүгээр баг байхдаа хамгийн анх баярлуулж исэн гэдэг юм уу бас их баярлж исэн нь бол 8 настай байхдаа манай ээж нөгөө ичнэ гэд сургуульд явцдаг. Би 8 настай манай доотлын дүүтэр аавтаа гуруулаа. Гэрээ хараад хоцордог. Тэгэл яг оройд аав маань ирж хоол хийж өгдөг. Тэгэл аав хүү гурав одоо хоёр хүүтэй хоолоо хийгээл. Тэгтний хоол хийхээ бас анх суртсан бас мэдсэн байж бод. Нэг удаа авгаа 8 настай байсан гэж чинь 1981 онд байхад. За. 81 онд аав ирэхт гэртээ уралдаа шүлгээ тавьчихсан байсан. Тэгээд аав бас миний хүүхдэл баярлалаа бид хоёрт. Манай дүүхтэрт баярлалаа бас. Бас л тухайн үедээс жоохон нэг самсаа шархирчээсэн байхад. Хүүхд байхдаа одоо бол тэгж л хамгийн анх бөгөөд одоо нэлийн том баярлж байсан би бас сандгийн. Тэгээ 8 настай хүүхд бас хоол хийж явах. Одоо бол манай том хүүч гэсэн нэг гурилтай шүлгийг бас хийж чадахгүй бас мэдэхгүй эргэлзээт. Тэгэхээр 10 дугаар ангида та бас аавыгаа орлох юм 6 дүүгээ өсгөх ийм хариуцлага танд ирсэн юм биш үү? Тэр үед ер нь танд ер нь юу бодогдсон бэ? Ер нь өөрийнхөө мэрэгчлээ сонгох ч гэсэн аавтайгаа зөвшөлдсөн юмсан гэсэн юм бэ? Зөвшөлдөж амжсан байсан уу та ер? Амжаагүй. Ер нь яг зүгээр манай аав ээж хоёулаа эдийн засгч мэрэгчлээ байсан. Аавгаа мэрэгчлийг өвлж авсан л та. Тэгээ аавыгаа тэгээд талигаач болдог бас яг шарил дээр оршуулган дээр нь би бас дотроо зүгээр өөртөө бас залбирч байсан. Аавынхаа өмнөөс андгаалж. За айлын том хүүхэд болсон хүний хувьд би тэгээ 6 дүүгээ нэг дээд сургууль төгсгөө тий. Дээд сургууль төгсөж чадхаал аавд таныхаа өмнөд бас хүүн айлын том хүүхдээ бас нэг хичээнэ гэж тий. Өөртөө бас андгаалж дотроо аавынхаа шарилийн өмнөөс тэгж дотроо бодож байсан л та.
яг өнөөдөр бас бүгдээрээ өнөөдөр ихтэй сургууль төгслөө, бүгдээрээ орон гэртэй, бүгдээрээ бас боломжийн ажил төрөлтөө ингээд явж байгаа. Тэгээ бодоход яг бас зүгээр аавынхаа өмнө хэлж байсан бас